Мэндийг хүргэе. Гэр бүлийн тухай шинжилсэн найруулга бол яг өмнө одоо мөрдөж байгаа хуультай харьцуулах юм бол тодорхой түвшинд бол сайжирч орж ирсэн байна гэж харсан. Тэгээ энэ дээр нэг 5 асуулт байна. Хуулийн 24-ийн 3 дээр хүүхдийн эцэг эх нь хэн болох нь тодорхойгүй бол асрамжиндаа авч байгаа этгээд эсвэл улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр овог өгж байгаа. За энэ жишг бол ерөнхийдөө бол одоо хэрв одоо хүүхэд асрамжийн газар руу явах юм бол асрамжийн газрын байгууллага нь өөрөө мэдэж нэр өгдөг. За их тохиолдолд одоо юу гэдгийг асрамжийн байгууллагууд олдох гэдэг нэр өгдөг. За ингээд дараа нь тэр хүүхэд өөрөө том хүн болоо хүүхдээ болоход овоглохдоо олдохын гэдэг овгоор овглоод яваад байдаг. За энийг бол би бол юу гэж харж байгаа гэхээр энэ олдохын гэж нэр бол өөрөө нэрлсэн нэгдүгээрт одоо бас хүүхдийн эрхийг зөрчсөн ийм үйлдэл бол гараад байгаа. Тэгэхээр энэ нэр олгохтой холбоотой асуудлыг яаж илүү хүний эрхийн мэдрэмжтэй байдлаар одоо зохицуулж өгөх вэ? Энэ дээр тодорхой хэмжээний одоо хуулийн зохицуулалт байгаа юу гэдгийг асуумаар байна. За хоёрдугаарт энэ бол одоо түгээмэл тохиолдол. Эцэг эх нь хамтран амьдарч байгаа хэдий ч гэсэн бүртгүүлээгүй тохиолдлууд их байдаг. За шинэ одоо гэр бүлийн хувьд бол бүртгүүлж амжаагүй байж идэл хүүхэд нь гараад ирдэг. За ингээ яадаг вэ гэхээр эхийнх нь нэрээр нь овоглоод ингээд явцдаг. Тэгэхээр одоо энэ гэрэлтэй батлуулах өөрөө процесс бол сайн дурын шинжтэй. Гэхдээ хүүхдээ эцгээр нь овогддог энэ боломжийг бий болгож болдоггүй юм уу? Яагаад одоо ингээд автоматар ээжээр нь овогддог? Магадгүй зарим тохиолдолд одоо 2 дахь удаагийн гэр бүл одоо боллоо гэж бодоход гэрлүүлэхээ яараагүй байх тохиолдлууд бас байгаа. Тэгэхээр энэ дээр одоо эцгээр нь овогддог ийм зохицуул механизм байж болдоггүй мүү гэдгийг бас асуумаар байна. За 3-т нь болохоор 9-5 дээр энэ хуулийн 9-3-ын 4-т заасан угийн бичиг хөтлөх энэ журам дээр соёлын яам одоо энэ асуудал эрхлэхтэр нь орсон байгаад байгаа. Энэ соёлын яам угийн бичигтэй яг ямар хамаатай юм болоо? Яагаад соёлын ямыг оруулсан болоо гэдгийг тодруулж өгөөч. За тэгч ихтэй холбоотой бас асуулт байгаад байгаа. Энэ тэгч их одоо хэрв захиалагч талын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болох тохиолдол гарах үгүйсэхгүй. За эсвэл маргаантай ийм тохиолдолд шүүх ямар зарчмаар шийдвэр гаргах вэ? За магадгүй гэрээний эрх чөлөө юу, эсвэл хүүхдийн эрх талдаа юу, одоо тэгч ихийн эрх юм уу, одоо алийг нь дээдлэх вэ гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр хүүхэд төрөлхийн одоо хэрв гажигтай тохиолдолд яах вэ, тийм ээ? Хөгжлийн бэрхшээлтэй төрвөл захиалагч тал хүүхдээсээ татгалзах эрх байгаа юу? За тэгч их одоо эсвэл хүүхэд хэний хариуцлаганд нь үлдэх вэ гэдэг ийм тодорхойгүй асуудал бол байгаад байгаа учраас энэ дээр хууль хэрхэн зохицуулж байгаа вэ? За хамтран амьдрагчийн хувьд бол 4 нөхцөл бол бүгд биелсэн байна гэж харж байгаа. За хин ч одоо өөр хүнтэй гэр бүл болоогүй, доод тал нь 5 жил тогтмол хамт амьдарсан байх ч гэдэм юм ингээд 4 ийм нөхцлүүдийг бол тусгаж өгсөн байна. Гэхдээ зарим тохиолдолд магадгүй 2 дахь юм уу 3 дахь одоо ийм одоо гэрэлчгээд тэгээд ерөнхийдөө гэрэлгүй ч гэсэн хоёулаа одоо хамтын амьдралыг бүтээгээд ингээд насны эцэг одоо ингээд хамтдаа байя гэж шийдвэр гаргаад явсан. За нэг нь ингээд нас орлаа гэж бодъё. Тэгэхэд өмчлөлийн асуудал байгаа тийм ээ. Өв залгамжлын Бямцог сайд хариулъя. Тэгээ мантхай гişүн олдох нэртэй чинь бас гоё нэртэй олдох нэр чинь. Тэгээ олдох нэртэй хүүхд олдохгүй олон жил болж байгаад хүүхд олдохороо тэгээд бас олдох гэж өгсөн байж болно. Олон янзын шалтгаанаараа эцэг эхчүүд бол хүүхдүүдэд нэр өгдөг. Зөвхөн одоо юу гэдгийг эцэг хэн тогтоохдохгүй олдсон хүмүүсийг олдох нэртэй гэж бас арай ярьж болохгүй бах. Хэрвээ гэх юм бол олдох нэртэй олон хүмүүс гомдож магадгүй. Тийм болохоор бол тэр эцэг хэн олдохгүй байж байгаа тэгээд авгно. Тийм. Тэгэхээр энэ дээр бол нэрээ солих энэ эрх нь бол 16 нас хүртэл бол нэрээ нэг удаа солих эрх нь хүүхдэд байж байгаа. Зам эцэг эхчүүд нас байгаа.
эцэг эхчүүд нь. Тийм болохоор энэний дагуу бол одоо юу гэдгийг нэрээ солих ийм боломж бол бас байдгаа гэдгээр танд хэлье. За мөн тэр одоо ихээр новголдгийг болох дээр ч гэсэн бол одоо бас хуулиар зохицуулагдсан иргэний бүртгэлийн тухай хуулиар бол зохицуулагдсан байдаг. Энэ дээр бол иргэний бүртгэлийн тухай хуулийн гэрлэлтэд бүртгүүлүү эцэг их тусдаа одоо өргөдлөө гаргаагүй эцэг тогтоосон тухай эрхгүй байгууллагын шийдвэр байхгүй эсвэл одоо эцэг их хэн нэг нь одоо гэрэл дуусгар болоогүй бол хүүхдийн эхийн овг нэрээр одоо бүртгэл бүртгэнэ гэж бичсэн байгаа болохоос ерөнхийдөө бол хүүхдээ хинээр одоо овоглуулах нь бол үндсэндээ бол ээж аавынх нь одоо өвөө эмээх нь бас ирэх байдаг. Энэ бол хуулиар бас зохицуулагдсан байгаа. Энэ бол нээлттэй байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэр тээгч ихтэй холбоотой тэр соёлын өвтэй холбоотой асуудлуудаар манай ажлын хэсгийнхэн манаас нэмэр хариулж байгаа. Тийм тээгч ихийг ажлын хэсэг хариулсан дээр баха. За тэр ажлын хэсэг 4-р микрофон. За мантай гишүүний асуултанд хариулъя. Донорын тухай одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол нөхөн өрчгөн туслах арга болох одоо донор бэлгийн эсийг ашиглах болон одоо тээгчхийн асуудлыг бол зохицуулсан байж байгаа. За энийг бол одоогийн хүчин төгөлдөр хуулиар эрүүл мэндийн сайд бол гэрээний загвар холбогдох журмыг нь бол баталсан. Гэр бүлийн одоо бидний оруулж ирж байгаа шинжилсэн найруулгаар бол энэ хуулийн дагуу эцэг их нь хэн байх юм бэ гэдгийг нь тодорхой болгож өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол захиалагч буюу гэрээ байгуулсан этгээд маань бол хүүхдийн эцэг их байна. Тээж байгаа төрөөс их бол одоо их нь байх гэдэг юм уу донор бэлгийн эсийн их нь одоо эцэг нь бол эцэг байна гэдэг нэхэмжил гаргахгүй шүү. Энийг захиалсан этгээд нь одоо эцэг их байна гэдэг юм тодорхой хуульчилж өгч байгаа. За нөгөө талаас энэ бэлгийн одоо эсээ донор болгосон энэ улсууд нь Нэмэлт 1 минут мегмар дарга. Нөгөө талаас энэ захиалж авсан хүн маань төрснийг дараа тэр хүүхдийг би авахгүй гэх одоо эрэг одоо юу нэхэмжил гаргах гэдэг юм одоо ийм хүсэлт гаргах ийм боломж байхгүй шүү гэдгийг хоригдж өгч байгаа гороо энэ гэр бүлийн хууль дээр бол энэ тээгч их болон донорын бэлгийн эстэй холбоотой зохицуултыг бол зохицуулж өгч байгаа. За угийн бичгийн асуудал дээр бол угийн бичиг бол өөрөө соёлын одоо бие тус өвдөө ордог учраас энийг хөтлөхтэй холбоотой журам дээр бол соёлын асуудал эрхэлсэн одоо засгийн газрын гишүүн маань бол хамтран одоо батлахаар ийм одоо эрхийг оруулж ирсэн байж байгаа. Мантгаа гишүүн тодруулъя. За би хариултаа дахиад сүүлийн асуултанд хариулаагүй байна те. Хэрв хамтран амьдрагч одоо амьдраад өв залгамжлын одоо эрх байхгүйгээр хуулийн тусгасан байсан. Тэгэхээр энэ асуудлыг одоо яах вэ? Хэрв одоо үнэхээр хоёр дахь амьдралаараа хамтдаа одоо амьдраад гэхдээ гэрлэхгүйгээр шийдээд ингээд насны эцэг одоо хоёулаа барнаа гэд амьдралаа гэж бодъё. Магадгүй 10-20 жилийн дараа ч гэдэм үү 30 жилийн дараа нэг нь өнгөрөхөд өв залгамжлын асуудлын одоо эрх энэ тусагдаагүй байна. Тэгэхээр ийм тохиолдол маргаан зөндөө гарнаа. Тэгэхээр энийг яах вэ гэдэг асуудлыг магадгүй би хуулийн нарийн одоо бас зохицуултыг нь хараагүй ч магадгүй энэ дээр бас хариулт авчээ. Хоёрдугаар түрүүн тээгчхийн асуудал гэрээгээр хэрэг хүүхд тээгчхээс гарсан хүүхд нь хөгжлийн бэрхшээлтэй. За эсвэл одоо төрөлхийн одоо нэг гажигтай ч гэдэм үү хүүхд гарлаа гэж бодоод захиалагч тал өөрөө татгалц ийм Ажлын хэсэг хариулъя. За үйлдвэр дотоод хэргийн яамны 4 нарийн бичиг дарга. 4-р микрофон. Тэгээ энэ гэрэн дээр бол энэ одоо юу гэдгийг одоо хүүхдийг тээж явах үедээ одоо янз бүрийн одоо хөгжлийн бэрхшээлтэй болох нөхцөл байдлыг одоо үүсэхгүй байх ийм үүргүүдийг бол тэр гэрээндээ бол тусгаж явах юм. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар янз бүрийн одоо юу гэдгийг эсийн өөрчлөлт гэх юм одоо тийм зүйлийг бол тэр гэрээ байгуулахаас өмнө бол шинжилгээ судалгаагаараа энэ донорынхаа хуулиараа бол зохицуулагдаад тэр гэрээн дээр бол талуудад хүлээх үүрэг хариуцлагыг бол зохицуулаад өгсөн явж байгаа. За юуны хувьд бол
хамтран амьдарч байгаа өв залгамжлалын асуудал бол хамаарахгүй гэсэн зохицуултын хувьд бол яг гоо гэрэлтэй адилдах харилцаан дээр бол тодорхой 5 жилийн хугацаанд хамтран амьдсан одоо өөр хүнтэй гэрэл бүртгүүлээгүй байх энэ гэсэн дөрвөн нөхцөлийг хангасан тохиолдолд хамтран амьдрах хугацаанд дундаа одоо үүсгэсэн хөрөнгийн асуудал дээр төрөнгийн маргаан гарах тохиолдолд энийг бол гэрэлтэй адилдах харилцаа гэж үзэж дундын төрөнгийн хуваах асуудал дээр Хариулт болсон уу? За 4-р микрофон. гэрэлтийн адилдах харилцаан дээр бол яг энэ хамтын амьдралын хугацаанд үүссэн дундын маргаан дээр нь бол гэр бүлийн дагнсан шүүх маань бол энэ хөрөнгийн маргааныг нь бол шийднэ гэсэн явж байгаа. Тэрнээс өмнө одоо өөрсдийн хуваарьт хөрөнгөөрөө бий болгосон хөрөнгө энийгээ өв залгамжлалаар үлдээх асуудал бол иргэний одоо эрдийн шүүхийн журмаар бол энэ шийдвэрлэгдээд явах юм байна. За Бадарчин Хэрлэн гишүүн байхгүй байна.